Сар шиндээ сайхан шинэлсэн үү? Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сайхан өнгөрүүлсэн үү? Үзэгч та бүхэндээ энэ 7 хоног төрөнсөн онцлог үйл явдлуудыг анализ хөтөлбөрөөр хамтдаа ярилцах гэж байна. Хөтөлбөртэй хамтаагаарай. Сар шин шувтарчлаа. Цагаан сарын босгон дээр бид Монгол улсын хэмжээнд улсын авраг малчин, улсын авраг тариаланч, улсын авраг өрхийн аж ахуй эрхлэгч, фермер гэд тодруулдаг уламжлалтай билээ. Тэгээд 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Монгол улсын засгийн газрын хуралдаанаар энэ 2025 оны буюу 2024 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн малчин тариаланчтай болов шалгаруулж ингээд улсын авраг гэдэг цолыг бол олгохоор шийдвэрлсэн байгаа. Тэгэд энэ цол маань ер нь яаж олгогддгийг бэ? Ямар хэлбэрээр олгогдгийг, хэнд олгогдгийг гэдгийг бас олон хүмүүс асууж сургалдаг юм байна. За нөгөө талаасаа мэдээч хэрэг бас авраг болсон хүмүүсээрээ бахархаж, омгшиж энэ хүмүүсийнхээ ажил үйлсээ суралцж яваа хэсэг ч гэсэн олон байгаа учраас энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хөтөлбөрийнхөө эхэнд хүргэе гэж бодсон юм а. Тэгэхээр мал сүргээ тухайлбал одоо Монгол улсын авраг малчин болохын тулд ямар бодлыг хангасан байх ёстой юм бэ гэж. Энэ дээр мал сүргээ 4 жил улиралд өөрөө малалдаг байх ёстой. Нэгэсэндээ ямар нэгэн туслах малчингүйгээр яг өөрөө гардан малалдаг ийм малчин бол бас хэлдэг юм байна. Тэгвэл мэдээж хэрэг энэ ч одоо 1000-2000 малыг бол ганцаараа маллаад авахгүй, тийм учраас хажуудаа залуу малчтыг аваад тэдийг боожуулаад тэдрийг малтай болгох энэ манлайлыг үзүүлдэг ийм байх ёстой байдаг. За мал малгааны дуршилгаа бол залуу малчтаа илүү үлгэрлдэг ийм байх ёстой. Ялангуяа шинээр өрх болсон. За шинэ малтай болохоор ингэж зорж байгаа малчтыг бол хажуудаа аваад мал маллах арга ухаанд сургаад бие даасан малчин болгож ингэж боожуулах энэ арга туршилгаа бол хуваалцдаг байх хэрэгтэй. За энэнийхээ хэрээр төр болон байнгын ажлын байрыг бол бий болгосон ийм хүмүүсийг бол бас энэ авраг малчны болцлыг хангах эхний үндслээ болгодог байх нь. За дээрэс нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, за цуслан гэдэг энэ бүх бэлчээрийн нутгуудаа бол хамгаалдаг, эдрийгээ хашиж хамгаалсан. За өөрийн гэсэн энэ бүс нутагтаа бол бас тодорхой хэмжээний бодлого барьдаг ийм байх ёстой гэдэг ийм зүйлийг яадаг. За үүний зэрэгцээгээр бол мал аж ахуй эрхлээд олсон орлогоос бол бэлчээрийн энэ нөхцөл байдлыг сайжруулах, тухайлбал худаг гаргах дээр бол үлгэр дуурайл үзүүлсэн ийм бүс нутагтаа өөрийн зарлаар худаг гаргасан гэдэг юм уу. Ийм зүйлийг бас харгалзан үздэг. За бэлчээрийн даацад бол малын тоо толгойг бол бас барьдаг. Нэгэсэндээ өвлжөө, хаваржаа, цуслан, намаржаа нь ер нь ямар хөө хэмжээний бүс нутгийг эзэлж байна. Тэр бүс нутаг дээр хичнээн хэмжээний мал, маллах, төлөх буюу боломж бололцоотой байна. Тэн дээрээ тулгуурлаад ашиг үр шимийг нь тоо юу, толгой юу, эсвэл илүү үржил шим рүү анхаарах уу гэдэг энэ бүхнийг бол зүй зохистой хийдэг. Ийм малчныг бол бас энэ болцлынхоо нэг шалгуур болгож үздэг юм байна. За мэдээж хэрэг зөвхөн одоо ингээд өвлжөө, хаваржаа, цуслан, намаржаа гэдэг нэг ийм хэдхэн километр газраа бол ингээд нутаглаад байж болохгүй. Өөр бүс нутгууд. За тухайлбал одоо ялангуяа малчид очидгүй ийм анслагдсан ийм газруудаар отор нүүдэл хийдэг. Малынхаа тарга твэрийг авахлахын тулд зөвхөн бөөрөн дээрээ эргэлдээд байдгүй. Илүү олон километр явж онцгой энэ шалгууруудыг давдаг ийм малчдын үлгэр дуурайл байх нь бас энэ авраг малчин болоход бол нөлөөлдгөө гэсэн ийм шалгуур байдгийн байна. За нөгөө талаас бас нэг том шалгуур байгаа. Энэ юу вэ гэхээр өнөөдөр зуд зурхан болохоор өвлийн хахир цаг, хаврын хатуу, хавсраг шуургатай өдрүүдээр бол зарим малчид маань бас төр засаг өв сөхөлөө гэдэг ингээд суугаад иддэг. Гэтэл бол энэ улсын авраг малчид маань яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний малынхаа тоо толгоонд нийцүүлсэн өвс хадлан тижээлийг уран цагт бэлдэж авах ийм үүргийг хүлээсэн байдаг юм байна. Тухайлбал та бүхэндээ сонирхуулж хэлэхэд бол за нэг мал 50 кг-аар тооцож, за уулын бүсэд 20 кг-аар, тал хэрийн бүсэд 40 кг-аар, говийн бүсэд бол нэг 5 кг-аар тооцоод өвс хадлан тижээлийг бол бэлтгээд авцсан байх. Ийм шалгуурыг хийдэг байх нэ. За жишээлбэл 1000 толгой хоньтой байх юм бол энэ хэмжээнд тааруулсан өвс тижээлийг бол өвлийн хахир хүүтэнд, хаврын хавсрах шуурганд малаа бэлчээхгүйгээр тижээлчих, тэрэндээсээ малын хорогдлогоо гарчих ийм нөрийн хөдөлмөрийг бий болгож чадсан хүн бол улсын авраг малчинд бол тодорхойлогдох үндэслэл нь болдог байх нь. За мэдээж хэрэг тухайн бүс нутгийнхаа үржүүлэх тохирсон. За тухайлбал хангаа бүс дээр ямар малыг илүү үржүүлвэл тохиромжтой юм. Энэ олон жилийн судалгаагаар ямар мал нь илүү үр шимтэй юм гэдгийг мэдсэн. Тэр хэрээрээ үржүүлгийн ажлыг хийдэг. За ялангуяа үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр нутаг орондоо үлгэр дуурайл болдог. Ийм малчтыг бол бас энэ дээр бол анхаарч үзэж тодорхойлдог юм байна. Тэгээд мал сүргийг бол хэрхэн өсгөж үржүүлж байгаа арга туршлага. Энэ бүхэн зохицлогдоод ингээд улсын авраг малчин тодорхойлогдох үндэслүүд болдог гэж ингэж хэлж болох юм. Тэгэхээр энэ олон шалгууруудыг энэ бол зөвхөн би цөөний дурдлаа. Эндээс гадна бол маш олон шалгуурууд байгаа. Ингээ улсын авраг малчин болохын тулд бол бас
20 гаруй шалгуурыг давж иж тэр шалгууруудыг хангаж иж улсын аварга малчны боловсролыг хангасан гэж үзээд тэрийгээ бол баг нь тодорхойлно. Баг нь сумандаа өгнө, сум нь аймагт өгнө, аймаг нь улсад өгөөд ингээд эцсийн шалгуулалтанд тэнцсэн хүмүүс нь улсын аварга болт юм байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд ийм нүр их хөдөлмөр, хүчээл зүтгэл ийм шаарддаг ажиллаа гэдгийг бол манай малчид маань бол хин хөнгөө мэдэж байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд бол үлгэр жишээ үнэхээр бас олон хүмүүсийг урайлан дуудсан мал сүргийнхээ тоо толгойг бол өсгөх, за нөгөө талаасаа үржил шимийг нэмэгдүүлэх, тоо хөөцөлдөхгүйгээр чанар хөөцөлдөг болсон ийм малчид бол маш олон болсон байна. Эдгээр малчид бол энэ жил улсын аварга, улсын хошоо аварга малчин болсон байна. За мөн өрхийн газар тариалан эрхлэгч, за үүнээс гадна мөн фермер эрхэлж байгаа эдгээр хүмүүс маань ч гэсэн бол үржил шим, ашиг шимийг хөдөө аж ахуйн салбарт бол үлгэр дуурайл болж байгаа ийм хүмүүс байгаа учраас энэ бүх хүмүүстээ бас баяр хүргье гэж бодож байна. Тэгээ энэ жилийн хувьд болохоор Монгол улсын хэмжээнд бол нэг 150 улсын аварга малчин бол тодорлоо. 150 улсын аварга малчин тодорсон байна. За улсын хошоо аварга малчнаар бол 14 улсын хошоо аварга малчин тодорсон. За улсын аварга сайчнаар 7 иргэнийг, за улсын аварга фермерээр 10 иргэн аж ахуй нэгжийг тодруулсан бол, за улсын аварга тариаланч хамт олноор бол 17 аж ахуй нэгжийг, улсын аварга тариаланчаар 23 иргэнийг бол тодруулж энэ жилийн хувьд болохоор энэ могоо жилийн босгон дээр луу жилийн төгсгөл дээр бол Монгол улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, аймаг сумын удирдлагууд бол хотонд нь очиж шагналыг нь гардуулж өгсөн ийм сайхан өв уламжилтай байлээ. Тэгээ энэ улсын аварга малчин болсон хүмүүсээс бас ямар хүмүүс болчихоо, үнэхээр энэ улс орондоо үлгэр дуурайл болсон, яаж үлгэр дуурайл болчихоо гэдэг ингээд харж илаа. Тэгээд тухайлбал өнгөрсөн 2023-аас 24 оны өвөл бол бас зүүн аймагуудын бүс нутгаар бол нэлээд зудтай, маш их салхи шуургатай, олон мал хорогдсон ийм хахир өвөл болж ирснийг та бүхэн санаж байгаа. Энэ жилийн хувьд болохоор илүү өнтэй өвөл болж байгаа шиг байна. Тэгээ энэ өвөл бол бас малын хорогдлогоо хэдэн 20-30 мянган хэдэн 100 сая мал хорогдож байхад бол бас 2-3 мянган малтай хэрнээ нэг ширхэг малын хорогдлогоо гарсан ийм мундаг малчид бол байсан байна. Тэдгээр хүмүүс маань бол улсын аварга малчин болж явах шиг байна. Тэгээд эдгээр малчтаас би нэг малчныг бол онцлоё гэж бодсон юм. Юу гэхээр энэ хүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрөө үнэхээр үлгэр дуурайлтай байгаа юм аа. Тухайлбал улсын аварга малчин болсон төмөрсөх гэж ирхэн байна. Гэр бүлийнхээ хүнтэй бол мал маллаж эхлээд 25 жил болж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол хүүхэд бага наснда эцэг эхийн хажууд мал маллаж байгаад энэ арга туршлагаа гэр бүл зохиогоод ингээд бие даагаад эцэг эхийн мал сүргээс тодорхой хэмжээний мал сүргийг дастаж зүслүүлж аваад ингээд өөрөө бие даасан малаа маллаж эхлээд 25 жил болж байгаа энэ эрхэм улсын аварга малчин болсон юм аа. Тэгээ энэ эрхэм бол Доронтой аймгийн Цагаан Овоо сумын малчин төмөрсөх гэж түүнийг иргэн нарын хувьд болохоор үлгэр жишээ юм байна. Тэгээд хэлж байгаа үг нь бол надад их таалагдсан. Юу вэ гэхээр 25 жил болж байгаа энэ хоёр эрхэм маань бол хөдөлмөр хүмүүжлийг бий болгодог юм аа. Хүн хөдөлмөрлөхийн хэрээр хүмүүжлийн төлөвшлийг олж авдаг. Ялангуяа мал маллах арга ухаан гэдэг бол мал маллах хөдөлмөр гэдэг бол хүмүүжлийн асар том хүмүүжлийг авч идэг. Энэ бол байглаасаа зохицолтойгоор хүмүүжил бий болж идэг юм аа гэдэг ийм ухагтхууныг гаргаж ирж бас үлгэр дуурайл болж ярьж хэлж явж байгаа ийм эрхэм байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол үр хүүхдүүдэд жигсэн мал дагсан хүн хүмүүжлийн том соёлыг авч идэг. Мал дагнаа гэдэг бол өөрөө хөдөлмөрийг бол маш ихээр мэдэрч ингэж багаасаа хөдөлмөрийн амт шимийг, хөдөлмөрийн үр шимийг, хөдөлмөрлөхийн ач холбогдлыг, дээрэс нь хүмүүжлийн том соёлыг, өв уламжлалыг тээж явж идэг ийм асар өв соёл юм а гэсэн ийм хугтхууныг хэлж байгаа. Тэгэд төмөрсөхийн ярианд анхаарлаа хандуул. Би бол ер нь малчингалын хөгжлүүд ер нь хөгөд ахуй наснасаа малтай ер нь ойр байдаг. Багаасаа ер нь мал мална гэдэг бол ер нь хүний багаасаа хатцоон, багаасаа малд явна хүний төсөв төвшээр багаасаа ер нь хөгж хүмүүж яадаг. Бага наснасаа эхлэлээ ферм тасгаа эхлээд л үнээ соглуулах, малд явах. Тэр ажлыг хийгээд аваад идэ туслаад явдаг байсан. Тэр маань одоо болоход л зөвхөн багаасаа л ер нь хүмүүж малч болж ир болж явснаа tagabayal гарч ийн гэж бодоод байгаа юм. Аав зинოდა тэгэж явах халуун тал үйдэнд хүрж мандаа явна шунаараа явна гэдэггээд алхайдаа явна гэдэг. Одоо бодоход ер нь хүүхдийг ер нь залуу жоохноос нь ерөөсөө жоохон гэлтгүүл юм ажилт хөдөлмөр сургаж ажилт хөдөлмөр сурсан хүний хөдөлгөөн хүртэр эвтэйхэн оюун ухаан сүлтэр хөгж дагаж хөдөлмөрөөрөө дагаж хүн оюун ухаан хөгжиж яадаг.
Тэгэхээр хүүхдийн ерөнхийдөө багад нь хүмүүжүүлж хөдөлмөр хийлгэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хөдөлмөр хүний голхгүй гэдэг чинь ер нь тэгээд хүмүүл хөдөлмөр хоёр нь суг явдаг гэсэн хэрэгтэй. Хөвгдөө ер нь эхлүүлээд байнгөөгөө ер нь аль төрөл хийлгэж маримад оноож яахнаа наргал түүлгэж юм хийхэд хөдөлгөөний өв суугаад хүний андаа нэг хүүхдийн толгой хөвгөж явах. Ямар юм хийж байгаа хүнийг гарын дүртэй хүн гэж манай вариадууд яаж юм даа. Юм хийхдээ нэхэн дүртэй хүн хөдлөөд байдаг хүний. Билээс юм хийж сурнаа гэдэг чинь ерөнхийдөө оюун ухаан цог хөгж яддаг юм аа гэж. Үнэхээр үнэ. Хүүхэд байхасаа мал дагаж, малын захаар гүйж, хонь хурга, ишиг ямаа хариулах энэ цагаасаа эхлээд л хүн хүмүүжлийн томоохон сургамжуудыг авч үйдэг. Мал дагсан хүн амд осноо гэж монголчууд ярих дуртай. Мал дагсан хүн амд остгоосоо илүүтэй амьдралын том гүн ухаанд суралцж байдаг. Энэ бол яах аргагүй том соёлоо. Өнөөдөр Монголын хээр тал энэ нутгийг хамгаалж байгаа эзэн болж байгаа хүмүүс бол манай малчид байдаг. Нүүдлийн мал аж ахуйн ондоошил гэдэг бол өөрөө Монгол хүн дэлхийд дахинд ондоошиж, ондоогоор сэтгэх, байгальтайгаа илүү ойр ажиллах, байгалаа мэдэрч байх ийм том хугдхуун гүн философи байдаг юм а гэдгийг бол манай малчид маань бол хэлдгээд төмөр сүх гээд энэ Дорн тамгийн цагаан ой сумын улсын авраг малчин бол яах аргагүй энийг хэлж байна. Тэгээ малын зах гэдэг бол өөрөө Монгол хүний байгаль ихээ мэдрэх, байгалийн зүн совинг ухаарах, байгальтайгаа харьцах тэр өв соёлыг мэдэрдэг ийм л цаг хугацаа байдаг юм а гэж. Малчин хүн хизээ амар тавин сэтгэл хангалуун байдгүй гэж. Үнэхээр сайн малчин болвол өвлийн хахир цагт сэтгэл тэнүүн байдаг юм а гэж өвгдээц ярьдаг байсан. Энэ юуг хэлж өгнөхээр зуны зэлгэр цагт зугаа цэнгэлээгээ хойш тавиад малынхаа тарах хүчийг илүү ахуулаад бэлтгэлээ маш сайн хангаж өвлийн хахир цагт хэдэн өдөр ч хамаагүй малаа бэлчээхгүйгээр өвс тавьж өгөөд хахир шуургыг даваа гарах. Тийм сэтгэл зүйтэй байх юм бол малчин хүний хувьд арга ухаан нь бол илүү өндөр байх юм а гэж ингэж байгаа. Тэрнээс хизээ шуурга болох уу гэж мэдэхгүйгээр бэлчээрт найдаад малыг бол маллаж болохгүй гэж ингэж яадаг. За би саяхан бас Сэлэнгэ аймгийн зүүн хараа бол явж байхад бол нэг малчинтай таарч исэн. Тэр малчин юу гэж хэлж ийм нэхээр монголчууд сүүлийн үед манай залуучууд ялангуяа мал маллахгүй байна. Малдаа маллуулад байна гэдэг ийм үгийг хэлж исэн. Энэ бол бас л сэрт хийлгэм сэтгэлд бас хоёрыг бодуулсан үг байлаа. Тэгвэл лавлаад асуухаар малдаа маллуулад байна. Хитрхи олон тоотой болчоод тэгээ түүнийгээ маллаж чадахгүй. Түүндээ түүртээд малынхаа тоон түүртээд малаа дагаж маллагдаад байна гэж. Үнэхээр үнэн. Малыг маллах ёстой. Сургах ёстой. Өнөөдөр адуун сүрэгтэй мөртлөө нэг морио бариад унчих тийм чадлагүй болцсон. Бөөн эмнэг адуутай болцсон айлууд л олон болчиход байна. Тэгэхээр бол малыг маллах ёстой гэдэг энэ гүн ухаан байгаа юм аа. Тэгээ мал бол ерөөсөө мал маллана гэдэг нь бол хөдөлгөөний эвдүг болж идэг. Адуутай ноцолдно гэдэг бол маш сайхан хөдөлгөөний эвдүй олж идэг ийм л том философи байдаг юм аа. Ер нь бол одоо хангай газар бол ерөөхдөө өхөр мандахад ер нь жоохон ихтэйхэн гайгүй хангай нөмөрнөөдөг өвсөн жоохон өдөөн өвстэй сайхан байдаг. Хангайгаа вараад хангай нөмөрнөөдөг вараад өхөр жоохон өсгөөд байгаа юм. Яг ханин сөрөг бол хангайдаа жоохон өвсөн өдөөдөд идэм бол жоохон хангайдаа байхад жоохон тааламжтай. Тал руугаа жоохон тал нарийн өвстэй жоохон талд ханиад авсан болгоод байд юм аа. Ханиа. Ер нь тэгээд энэ өвлөр ухсаа гэдгээр ер нь би дадлаас зүүнний чиглэлийн өхөр аян дадлын өхнөө ер нь сайхан таваардаг махны зүүнний чиглэлийн жоохон ихас байтай дадлаас өхөр мал тэр асарж бохомох тавиад байгаа л да. Одоо бол ерөнхийдөө яг энэ Монгол адуугаараа эдгээс болгоогүй ангой тэгээд адууны нэг сонсрын адуулангүй яг Монгол адуугаараа яг явж байгаа. Тэгээд элис авахаараа яг адуу малдаа ихтэй даар нь хөрн хашаа хорионд байг малдагаатай болно. Яг зодуу болов жоохон төвшөр муутай юм уу гэж боддгийг. Монгол адуу бол ерөнхийдөө өвлийн хүйд ямар ч уужрал төсөв төвшөртэй. Яг монголоор адуу жоохон монгол байлгал зүгээр юм уу гэж боддог. За нөгөө талаас монгол хүн бол өр зөөлөн сэтгэлтэй. Та бид ямар нэгэн хандвийн аян, хэн нэгний өвчин зовлон, хэн нэгний саад бэрхшээлийг сонсохдоо өрн өвддөг. Нөгөө талаас хэн нэгний сайхан мэдээ хагцсан хоёрын учрлыг сонсохороо баярлаж хөөрж идэг.
Энэ бол юутай холбоотой юм гэхээр Монгол хүний цуснд нь байгаа нөгөө малтайгаа ойр, байгальтайгаа ойр байсан өр зөөлөн нингийн сэтгэлтэй холбоотой юм. Малын захад өссөн хүүхэд бол хүний хагцал зовлон бол мэднэ. Яагаад гэвэл өнчирж үтсэн малыг хэрхэн өсгөж өмүүжүүлэх үү? Ихтэй гологдсон ингэний ботхыг хэрхэн нийлүүлэх үү гэдэг энэ өр өвтгөм, уйрам зөөлөн, өв соёлыг бид нар тээж яваа хүмүүс. Тийм учраас Монгол хүн гэдэг бол өр зөөлөн. Дээрээс нь нөгөө талаасаа байгальтайгаа маш ойр. Байгаль хизээ зангаа хувиргаж, байгаль хизээ аашаа гаргах бол гэдгийг бид нар таамаглаж, түүнд нь зохицуулж, амьдралынхаа арга ухааныг сүвгцэлж амьдарч ирсэн ийм л ард түмэн. Хотчих соёл гэдэг бол нөгөө талаасаа байгалийн тэр ааш аягийг мэдрэхгүй байх юм байдаг. Гэтэл бол малын зах дээр өссөн хүн бол за маргааш нэг тэнгэр ингэхэндээ 7 хоногийн дараа нэг тэнгэр ийм л байхандэ гэдэг энэ үгийг бол өвгөд бол хэлж идэг. Өвсний толгой, шавжны гүйдэл, шувуудын жиргэг сонсоод л өвгөд бол байгалыг таамаглаж сууж идэг. Энэ бол өөрөө байгалыг мэдэрдэг асар том ухаан. Энэ ухааныг л өвлөж тээж яваа хүмүүс бол малчид юм аа. Тэм учраас өвлийн хахир хүтэнд, хаврын хавсрах шуурганд, зуны халуун агамд, намрын налгар салхитай өдрүүдэд малаа дагахынхаа хэрээр Монгол соёлоо тээж яваа малчин та бүхэндээ баярлаа. Та бүхэндээ талархал илэрхийлье. Анализ хөтөлбөрийн дараагийн хөндөж байгаа сэдэв бол татврын бодлоготой холбогдож байна. Тэгэхээр бидэд бол бас энэ намрын чуулган 3 дугаар сарын хаврын чуулган 3 дугаар сарын 17-нд эхэлэх гэж байна. Хаврын чуулганаар Монгол Улсын засгийн газраас бол татврын багц хуулийн өөрчлөлтийг улсын хурлд өргөн бариад хэлэлцүүлнэ гэдэг ийм амлалтыг бол Монгол Улсын ерөнхий сайд бол оюун эрдний хувьд өгчөөд байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор жигсэн татврын багц хуулийн дээр бол аж ахуй нэгжүүд, иргэд олон хүмүүс саналаа илэрхийлж байгаа. За Монголын үндэсний худалдаа ажилчдын танхимаас бол бас сар шөнийн өмнө энэ татврын багц хуулийн дээр өөрчлөлт оруулахад ямар бодлогууд байх ёстой вэ? Энэ аж ахуй нэгжүүд маань юу хүсэж байна гэсэн ийм цоврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулад түүнийхээ нэгдсэн дүнг бол холбогдох газрууд өгөхөр болсон байна. За тухайлбал 700 гаруй саналыг бол үндэслэлтэйгээр нэгтгсэн ийм саналын томьёолыг бол гаргаж ярьж байгаа юм байна. Тэгээ ажил олгогчдын зүгээс бол 2-3 татвар дээр бол нэлээд олон зүйлийг ярьж байгаа. Ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татвар дээр бол тодорхой хэмжээнүүдийн саналыг гаргаж байна. Нийгмийн даатгалын шимтгэл дээр бол маш олон саналуудыг гаргаж байна. Хүнийг ажилтай болгосныхоо төлөө нийгмийн даатгалын шимтгэлээр бол аж ахуй нэгжүүд сөхөрж байна, дансаа хаалгаж байна. Энийг эргэж хараач гэдэг ийм зүйлийг бол тодорхой хэлж байгаа маа. За тэгээд тухайлбал нөгөө талаас ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгал шимтгэл суутгадаг энэ асуудлыг бол эргэж хараач. Энэ бол арай хэрэгс гэтэрсэн байна гэдэг. Энийг зүйлийг бол эргэлж байгаа. Энэ бол ерөөсөө шууд болиулах ёстой асуудал юм аа. Яагаад тэгэхээр үндсэн цалингаасаа нийгмийн даатгал төлнө. Тэгээд дээрэс нь нэмэгдэл цалин өгөх гэхээр нийгмийн даатгалын хэмтгэл ингээд суулгаа авчдаг. Энэ нь иргэндээ ч аж ахуй нэгжүүдтэй ч дарамттай байдаг. Ийм л зохицуулт байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээн дээрээс бол нийгмийн даатгал авахгүй байх нь зөв юм а гэсэн ийм саналыг бол аж ахуй нэгжүүд гаргаж байна. За нөгөө талаас нь өндөр насны тэтгэврт гарсан иргэний орлогод тэтгэврийг нийгмийн даатгалын төрөл даатгуулахгүй заалттай болох ийм зохицуултыг хийж өгөөч гэсэн ийм зүйлийг ч гэсэн ярьж байна. За тайлан өгөх шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5 болгоул байна. Ямар байсан юм бэ гэсэн ийм саналуудыг бол гаргаж байна. За даатгуулагч ажил олгогч шимтгэл ногдох сарын цалин хөлс хэмжээнд тухайн үед мөрдөгдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээс баггүй байх залыг хасах эсвэл өөрчлөх ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг бол аж ахуй нэгжүүдийн хувьд бол тодтогч байна. Энэ бол яг л аж ахуй нэгжүүд дээр тулгарч байгаа хамгийн том бэрхшээлүүд, хамгийн том дарамтууд юм а. Ажил олгогчийн шимтгэлийн суурийг хязгаарлалттай болгох гэсэн саналыг бас бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд гаргасан байна. Энэ бол юу хэлж байна гэхээр ерөөсөө л энэ татврын дарамтчин бол аж ахуй нэгжүүдийг сөхрүүлээд дээ шүү. Шудраг ажиллаж байгаа нь бол хохирдог, шудраг бус буюу нөгөө татвар төлдгөө гар дээрээс худалдаа эрхэлж байгаа. Эсвэл одоо зүгээр бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаа. Хувь данснаас хувь данс руугаа мөнгө шилжүүлж авч байгаа. Энэ хүмүүс нь завшаад байдаг. Яг л татвар дээр бүртгэлтэй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад байгаа аж ахуй нэгжүүд нь хохироод байна. Тийм учраас энийг нэг зэгцэл нэг талд нь гаргаач хэл гэдэг саналыг аж ахуй нэгжүүдийн төлөөлч юм бол Монголын үндэсний худалдаа ажилтны танхимаар дамжуулан та бүхэндээ илэрхийлжээ. Төр засгийн удирдлагуудад 7 хоног юм уу те өдрийн одоо хөлс одоо тогтоох байдлаар явал илүү оновчтой
Эргээд бас нөгөө зарим салбарт яг одоо барилгын салбарт ажилчин олдохгүй те ажиллах өвчин одоо хомсдоод байнгул удирдлагын шин чанартай учраас те нөгөө шууд нийгмийн даатгалын шинтгэлийн төлөлтөй холбоотой байхгүй юу? Тэр чинь барилгын ажилчин за 4-өөс одоо 10 сар те за 9 сарыг дуусна 10 сарыг гартал хийж जैन те. Бусад үед нь нөгөө цалин хөлс одоо тогтмол ажлын байр байхгүй учраас нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийнхнээс төлөлтөнд тасалдаад эргээд тэр нөгөө тэтгэвртэй гарах насандаа тэр юу н одоо нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөнд байхгүй учраас энэ асуудал ингээд эргэлдээд байгаа. Тэгээд энэ одоо нийгмийн даатгалыг бас ялгууртай ингээд аваад явал зүгээр байна. Одоо чинь хөлсөөр ажиллаж байгаа гэрээтэй түр ажиллаж байгаа те цагийн ажилтнаас бас авах шаардлагагүй байна. Энэ өөрөө эргээд нэг хүний нөөцийн бодлого нөлөөлж байгаа. Тэгээ ажилтны хувьд бол яг аль хор бууруулж ивэл сайн байна. Одоо бидний тооцоогоор нэг 7-8% та байхад болж байгааг үзэж байгаа. Бизнес эрхлэгчид аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө татварын байд цагчийн үргийг гүйцэтгэхэд байна тий. Энд чинь нөгөө ажилтан ч нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг төлж гин аж ахуйн нэгж байгууллагууд ч гэсэн тэр хүний цалингаас ингэж суудгаж аваад байгаа хгүй. Тэр чинь бол бидний үзэж байгаагаар бол үндсэн хуулиач зөрчсөн энэ чинь асуудал татварын хууль тогтоомжооч зөрчсөн асуудал байхгүй юу. Ядангуул татвар ногдол чинь хоёрхан одоо зарчмаар явагдаж байгаа шүү дээ тий. Эсвэл тухайн одоо татвар төлөгч өөрөө одоо ногдуулсан юугаа одоо тооцож гаргах эсвэл татварын алба тий. Тэрнээс 3 дахь итгээд байхгүй шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагууд хуулийн этгээдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг одоо тэр ажилтныхаа тий цалин хөлсөөс суудгаж байгаа асуудлыг бол бид нар буруу гэж үзэж байгаа. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл бол өндөр байгаа юу гэдэг өндөр байна. Бид нар 25 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тухайлбал би сая төгрөгийн цалин авахын тулд 230 мянган төгрөгийн нийгмийн даатгалыг төлж байгаа. 230 мянган төгрөгийн нийгмийн даатгалыг. Хэрвээ ийм биш байсан бол би 230 мянган төгрөгөө нэмээд 1 сая 230 мянган төгрөгийг авах боломж байна. За ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс нь 12%, иргэдээс нь 11% буюу ингээ авчдаг. Сая төгрөгийн төлдөг хүн 110 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлчихдөг. За нэмээд хүн амын орлогын албан татвараа төлчихдөг. Ингээ 20 гаруй хувийн татварыг төлчихдөг. Нөгөө ажилттай байлгаад намайг ажилуулж байгаа энэ аж ахуйн нэгж маань нийгмийн даатгалын шимтгэнд 12% буюу 120 мянган төгрөгийн татвар. Нэмээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд 10%. Гэт ингээ төлөө явчихдаг. Энэ бүхэн чинь л эргээд ерөөсөө энэ нийгмийн даатгалын шимтгэл гэдэг маань хэтэрхий өндөр байна гэсэн ийм саналыг бол аж ахуйн нэгжүүд хэлж байна. Тэгээд Монголын үндэсний худалдаа ажлын танхим дээр гаргасан тооцоололоор бол нэг 7-оос 9% нийгмийн даатгалын шимтгэл байх юм бол ажил олгогч нартаа ч гэсэн ажилтнуудад ч гэсэн үр өгөөчтэй юм а гэсэн ийм саналыг бол гаргаж байгаамаа. Тийм учраас энэ дээр бол бодолцож үзэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бол шатлсан ийм татваруудыг байлгаач гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. Бага орлоготойгоос нь бага татвар, их орлоготойгоос нэг татвар ч гэдэг юм уу тий. Ингийн бол ийм боломжууд байна гэж. За нөгөө талаас хамгийн их хөндөгдөж байгаа асуудал бол нэмэгдсэн өртгийн албан татвар гэж. Нэмэгдсэн өртгийн албан татварыг босхийг нэмэх эсвэл бууруулах ёстой гэсэн ийм хоёр хувил яригадаад байгаа. Тэгээ нөгөө талаас ихэнх аж ахуйн нэгжүүд бол ер нь бол 10% босхийг бууруулаач гэдэг ийм саналууд гаргаж байна. За нөгөө талдаа бас зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор энэ нэмэгдсэн өртгийн албан татварын 50 сая байгаа босхийг 200 сая, 300 сая болгох гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээ 50 сая босхын оног бол 400 сая болгох бол боломжтой. Яг л Монгол улсын эдийн засаг өөрөө тэлжигсэн байна. Жижиг аж ахуйн нэгжүүдийн харилцаа бол 50 саяас бол хамаагүй их болсон. 2-300 сая руу ойртсон байна. Тийм учраас энэ зохицуултыг бол хийхээс зайлшгүй шаардлагатай маа гэсэн ийм зүйлийг яаж байна. Тэгээд ер нь босхийг 400 сая болгосноор бол хүн бүр нөөц төлөгч болно гэж саналыг гаргасан зарим бизнес эрхлэгч байгаа юм. Нэгүгээр хэлэх юм бол 400 сая болгочих юм бол том аж ахуйн нэгжүүд маань бол асуудалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаа гаргаа явуучин жижигхэн аж ахуйн нэгжүүд бол яг үндсэн тайлангаа гаргаа явуучих учраас эдгээрээс бол татваруудаа боломжоор нь хураагаад авчих тийм боломж бүрднэ гэдэг ийм тайлбарыг тавьж байгаамаа. Бид нар амьдрал дээр ингээ харж байхад бол энэ онлайн шопууд те уралдаг соёлынхан бол яг хувийнхаа дансаар ингээд төлбөр хөнгө аваад ивчиж байгаа шүү дээ те. Цаашлаад бид нар энэ нөгөө хувийн татвараа мэдүүлэх систем рүү өндөр шилжих юм бол энэ бол багасна. Нөгөө талаас бид нар хувь хэмжээгээ багасчих юм бол заавал хуваараа аваад авахгүй аж ахуйн нэгж дээр энэ нөтийнхаа татвар төлөөд явах бүрэн боломж байна гэж харж байна. 50 гээл нэг тоо хэлчихэж байгаа заа юу. Тэнгүүд тэр хүн 50 сая төгрөгийн орлого олж гэнэ үү хин очиж шалгаж байгаа. Би нөөц төлөгч бишээ гээл та нарт нөөтийн толон өгөхгүй байх нь шүү дээ.
Тэгэхээр зэрэг би хэдэн төгрөгийн борлуулалт хийж байгаа хинч шалгахгүй хинч мэдэхгүй ш. Тэгэхээр ер нь бол бүх хүн л тэр үеийн онлайн бизнес те одоо ингээд зах дээр худалдаа хийж байгаа бүх хүн л нөөцлөгч болох хэвээр. Гэхдээ 5%. Тэр 5%-ийг тэр бизнес эрхлэгч төлж байгаа биш байхгүй юу? Та нар төлж байгаа байхгүй юу? Та нар надад ч 5% төл тэр зах дээр очиод ч 5% өг тэр бүх мөнгө чинь цуглараад улсын төсөвт орох байхгүй юу? Тэгээд дээрэс нь энийг 2%-ийг буцаан олгодог. Тэ бас тэрнийг суглаан гэсэн ийм юмнуудаа болчмоор байгаа байхгүй. Тэрхүү байгаа энэ жижиг аж ахуйн нэгжүүд худалдаа эрхлэгч нар илүү төлөх ийм бүсэл эрмэлзэл төрөх юм байна гэж үзэж байгаа. Эргээд бид нар 5% болгоснороо татварын бааз сураад хэлэх боломжтой гэж харж байгаа. За мэдээж хэрэг нөгөө талаасаа бол нэмэгдсэн хүртгийн албан татврын 10% гэсэн босхийг бууруулаад 5% болгох ийм зохицуулт хийгээч гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Тэгээд энэ нөөтийн суглаа энэ 2% буцаа олголт молголт гэсэн энэ нэг өөдгүү зөв зохицуултаа одоо ер нь болчихдөө ингэж хүний нэг иргэдээ нэг юм нэг хуурсан ийм сэтгэлээр ажиллаж яхаар бол аж ахуйн нэгжүүд идөө бодтойгоор энэ зүйлийг мэдрэх тийм боломжийг нь олгох хэрэгтэй байна л гэсэн ийм саналуудыг бол аж ахуйн нэгжүүд гаргаж байна. Тэгээд татвартай холбоотой бол яриад ах юм бол маш олон асуудлууд ингээд хөндөгдөөл яригдал яваад байна л да. Тийм учраас ямар ч байсан Монголын үндэсний худалдаа ажлуудын танхим өөрсдийнхөө гишүүн аж ахуйн нэгжүүд, жижиг дунд том бизнес эрхлэгч бүх аж ахуйн нэгжүүдийн татварын багц хуулиудын шинжилэлээр ямар бодлого, ямар санал байгаа юм бэ? Яг бодиттой тулгарч байгаа бэрхшээл чи юу юм бэ гэд. Ингээд энэ бүх саналуудаа аваад 700 орчим саналуудыг нэгтгэхэд нэгдсэн байдлаар ингээд саналуудаа гаргаж байгаа нь бол маш чухал юм а. Энэ нь бол сангийн яам Монгол Улсын засгийн газар улсын хурл дээр санал хэлбэрээр бол худалдаа ажлуудын танхимаас очих юм байна. Тэгэхээр энэний дараагаар бол бас энэ шийдвэр гаргах төвчнийхэн маань энэ саналууд дээр бол тодорхой хэмжээний саналуудын тусгаад ингээд анхаарах баха гэсэн ийм ихтгэл байна. Анализ мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хэд ормын дараа эргээд уулзцгаая. Анализ хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрөө эдийн засгийн холбоотой асуудлаараа үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр сая энэ луу жилийн төгсгөл могоо жилийн босгон дээр за 2024-өөс 2005 оны эхлэл хэсэг дээр бол энэ Монгол улсын төсвийг гол бүрдүүлэгч нүүрсний үнийн хувьд бол маш их ийм уналттай цаг үе болоод эхэллээ. Тэгээд оны өмнөөс л ер нь нүүрс унаад эхэлсэн. Үүнээс хойш бол нүүрс тогтмол унсаар л байна. Тэгээд Монгол улсын 2025 оны төсөвдөр бид нэг 83 сая тонн нүүрсийг зараад 1 тонн нүүрсээ бол нэг 105 ам доллараар гадагшаага зах зээлд худалдаална гэсэн ийм тооцоолтойгоор төсвөө баталчихсан. Гэтэл он гарснаас хойш бид нар 100 ам долларч биш 80 орчим ам доллараар л ер нь нүүрсээ бол байнгын зарж байна. Ингээ нэгэсэндээ 25 орчим ам долларын бид нар алдагдлыг тоон дутмаасаа хүлээгээд явж гин гэсэн нэг төсөөллөөсөө. Тэгэхээр ингээд 1 тооноос 20 орчим ам долларын алдагдал хүлээгээ явна гэдэг нь бол бид нар бол байнгын төсвийн цорхотой төсвийн алдагдaltaй яваад эхэлчлээ л гэдэг ийм зүйлийг яваад байгаа юм. За ямар ч байсан нөгөө талаасаа эерэг мэдээ нь бол мэдээж хэрэг Монгол улсын засгийн газраас гашуун сухад ганц модны бомбын энэ төмөр замын хил холболтын ажлуудаа эхлүүлсэн. За гэхдээ энэний үр шим бол 2028 оноос хойш гарна. Одоо бол энэ бүтээн байгуулалтын ажлууд нь явагдах учраас энэ дээр бол эерэг зүйл хүлээгдэх боломжгүй. 83 сая тонн нүүрсээ зархад энэ төмөр замаар тээвэрлэн гэдэг ойлголт байхгүй. Тийм учраас энэ дээр бол нөгөө автомашинаараа тээвэрлдэг энэ үе маань бол хэвээрээ л үргэлжлэх юм. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар одоо ингээд 83 сая тонныг тээвэрлэлээ гэхэд энэ тонн дутмаасаа 20 орчим ам долларын алдагдал хүлээгээд хэрвээ цаашаа бас нүүрсний үн унахгүй гэх баталгаа алга байгаа энэ үе дээр яах вэ гэдэг ийм асуулт урган гарч байгаамаа. Нөгөө талаас нь ингээд аваад үзэх юм бол Монгол улсын төсөвдөр бол ямар ч байсан алдагдал хүлээх юм гэж. Нүүрсний үнийн энэ том уналт нь 40 орчим хувийн уналт нь эргээд төсвийг нөхөх бусад металлын үн дээр ямар нөлөөлөх вэ гэж. Алтын хувьд болохоор үн доктортой, зэсийн баяжмдын хүний хувьд бол доктортой байх ийм боломж нөхцөлд харагдаж байна. Гэтэл нөгөө нүүрс нь ингээд унчаар бид нар илүү алт зараад илүү зэс зараад ч энийг нөхөх боломжгүй. Нөгөө 83 сая чинь 100 110 сая болж иж орлого тэнцвэржих ийм л дүр зураг руу орж ийнө гэсэн ийм тооцоолыг бол эдийн засагчид гаргаад эхэллээ. Тэгэхээр бол нэлээд эрсдэлтэй нөхцөлүүд рүү бид нар яваад байна гэдэг ийм зүйл байгаа юм. За биржээр бол нэг 80 ам доллараар чүү ай худалдаалж байна гэдэг бол Эрдэнэс 5-7 компани ярьж байна. За хувийн хөвшлүүд гэсэн 80 орчим ам доллараар л хятад бол худалдаж авч байна гэсэн ийм зүйлийг ярьж байна. Тэгэхээр бол цаашдаа бол 70 ам доллар руу битгий орчоосоо 80-аас дээшээ өксөөсэй гэсэн ийм залбирал бидэнд үлдлээ. Яагаад гэхээр энэ нөгөө нүүрсний худалдаачин бол цэвэр гадаад зах зээлээс хамааралтай. За нөгөө талаас Монгол улсын засгийн газар, Монгол улсын
энэ нүүрсний бодлого барьж байгаа хүмүүс маань мянга сайхан юм яриад бол энэ нүүрсний үнийг тогтоож чадахгүй. Дэлхийн зах зээл дээр за нөгөө талаас яг гол худалдан авахч бүгд найрамдах хятад ард улсын бодлогын төвшөнд яригдана. За энэ өдрүүдэд бүгд найрамдах хятад ард улсын бүх хятадын ардын засгийн төлөөлөгчдийн өргөдөгсөн хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар бол 2025 оны эдийн засгийнхаа нөхцөл байдал ер нь цаашдаа ямар хөө хэлбэрээр явах вэ гэдэг энэ бодлого нь гарах ёстой байгаа. Ингэхдээ нүүрсний үн дээр ер нь ямар бодлого болох вэ гэдэг энэ том прогноз бол эндээс гарнаа. Таамаглаж байгаагаар бол ерөнхийдөө бол нэг энэ үнийн өсөлт нэг өндөр байл ажиглагдахгүй байх магадлал бол байна гэдэг энэ зүйлийг ярьж байна. Тийм учраас энэ дээр бол одоо бид нар бол илүү яавал энэ төсвийн алдагдлыг бууруулах уу гэдэг энэ зүйл рүү орох ёстой. Хаврын чуулганаар төсвийн тодтолж хийгдэж болцсгүй нөхцөл байдал байна да. Бэрхшээл бол байна. Мэдээж $100 тооцсон байсан нүүрс маань $70 руу буухаар энд алдагдал бол тэртээ тэрнгүү гарч байгаа нь бүх хүнд харагдсан. Өөрснийгөө сайн дайчлах хэрэгтэй. Засгийн газрын яамдууд ажиллаа сайн хийх хэрэгтэй. Ялангуяа тэр экспортыг нэмэгдүүлэхдээ бүгдээрээ ажил хийя л гэж. Ажил хийх юм бол бид нар давж чадна. Үн унж байгаа учраас илүү сөрж ажиллая л. Хилцээр хийж байгаа тал маань албан ёсоор гашуун сухад ганц модоо эхлээд гэрээгээ хийчихье. Тэгээд нөгөө хоёр нь бэлэн байгааг бүгд харж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хоёроо бол эргэлтэнд оруулаад ингэ явъя гэдэг ийм зүйл дээр бол бүрэн ойлголцож байгаа учраас бид нар бол богино хугацаанд энэ хоёр юугаа бол нээж чаднаа л гэж харж байгаа. За тэгэхээр 2024 онд бид нар нэг 80 орчим сая тонн нүүрсийг бол зараад за нэг 8.6 тэрбум $. Орлогыг бол Монгол улс олж исэн байна энэ нүүрснээсээ. Гэхдээ энийг ингээ харьцуулаад үзэх юм бол бид нар дунджаар нэг 100 орчим $-оор нүүрсээ зарсан байгаа. 100 орчим $-оор нүүрсээ зараад ингээд 8.6 тэрбум $-ыг олж исэн. Гэтэл одоо нэг 83 сая тонноо 80 орчим $-оор нүүрсээ зарах юм бол бид нар энэ 8.6 тэрбум $-оор олж чадахгүй нөхцөл байдал руу орчод байгаа. 2025 онд нэг 83 сая тонн нүүрсээ зарлаа гэж бодъё. Гэхдээ 80 орчим $-оор 1 тонн нүүрсээ зарлаа гэхэд бид нар нэг 6-7 тэрбум $-оор олно. 2024 оны орлогоосоо буурчнаа. Бид хэмжээ буюу нөгөө зарсан нүүрсний хэмжээ маань өсөх боловч олох орлого маань буурах ийм л дүр зураг руу орчлоо. 2023 онд болохоор эсэргээр байсан. Бид нар 2023 онд бол нэг 75-6 сая тонн нүүрс зараад бас нэг 8-9 тэрбум $-ыг олж исэн байгаа. Гэтэл өнгөрсөн 2024 онд болохоор 23 оноос 20 орчим хувиар илүү нүүрс зарсан олсон орлого нь дүндээ байгаа. Тэгэхээр нөгөө нэг төсөөлөдсөн 2025 ондоо бид нар $105 тооцоод 83 сая тонн нүүрс зараад 10 орчим тэрбум $-оор олно гэсэн энэ төсөөлөл маань нөгөө байхгүй болоод эргээд улсын төсөв маань юм хүндрэх хэлбэрлүүл орлоо л гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болчиход байгаа юм. Энэ дээрээсээ ч гэсэн тодорхой дүгнэлтүүдийг хийгээд Монгол улсын сангийн яам, Монгол улсын засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол эргээд эрсдэл маань бий болох үедээ оны төгсгөл рүү төсвийн алдагдал маань хэтэрхий өндөр болоод нөгөө зээл бондор төлөх эрсдэл рүү орчих үедээ гэж. Тийм учраас төсвийн тодтголыг эртхэн хийгээд эрсдлүүдэд тооцоод төсвийн зардлаа бууруулах ийм нөхцөл рүү орох юм шүү дээ гэсэн энэ зүйлийг ярьж байна. Цаашдаа хэрвээ эрсдэл байх юм бол нүүрсний үн $70 руу орчих үедээ гэсэн ийм болгоомжилж гисэн эдийн засгчдын дунд явж байгаа учраас энэ дээр яах аргагүй бодох ёстой. 2024 онд бол нэг 13.2 тэрбум $-оор олох ийм бололцоо бол байсан. Тэгээд 2013 онд бол бид бол 13 тэрбум $-ыг бол энэ экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдээс бол олж байсан бол 2025 онд бол энэ тоо буурах нэ л гэсэн ийм эрсдэлтэй цаг үе дээр ирчлээ. Тийм учраас энэ нүүрсний үнийн уналтандаас тодорхой хэмжээний дүгнэлтүүдийг хийж арга хэмжээ авахгүй бол эргээд нөгөө баялагын сангийн төвлөрөлд за төсвийн бүрдүүлэлт эдэр чинь бүгд алдагдал руу орж эхлэх нэ л гэсэн ийм зүйлийг эдийн засгчид анхааруулж байна. Үзэгч та бүхэндээ Могой жилийн анализ хөтөлбөрийн анхны дугаарыг хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа уулзлаа. Баяртай үзэгчтэй.